чинь орой янзаар үйлж байгаа юм да. Энийг бол манай оюуны явдлын биеижээс одоо анх томьёож одоо гаргасан. Одоо манайх энэ үндэсний өөрчлөлт зохицуулалт гэж одоо ерөнхийлөгч одоо их хоёр Монгол Улсын ерөнхий сайд их хурлаараас санаачсан одоо үндэсний өөрчлөлт зохицуулалт гэж одоо тийм одоо уралдаан шалгуулалт явуулсан юм байна. Тэнд одоо манай энэ биежиг гэсэн одоо ийм төсөл орсон. Тэн дээр одоо биежиг ямар ашигтай гэхээр эсвэл биежиг гэдэг одоо зах зээлийн одоо эдийн засгийн одоо мөнгөний бодлогоор болж идэг. Одоо энэ цэнийг хуваарлтыг хийж идэг. Мөнгөний үн цэнийг одоо тухайн зах зээлийн одоо ханшийн тогтоож байж хата энэ гол цөм одоо байгууллагад байх хэрэгтэй. Энэ утгаар одоо энэ биежиг байгууллагын үнэлгээний байгууллагын салбар болгон байгуулах хэрэгтэй гэсэн төсөл одоо манайхаас өгсөн байж байгаа. Тэн дээр бид одоо яаж одоо үнэлгээг оюун бүтээл үнэлгээг тогтоодог вэ гэхээр 3 янзаар тогтоодгоо гэж үзэж байгаа. Нэг нь бол улсаас тогтоосон доод үнэлгээ гэж байгаа. Хөлбөрийн доод хөлс гэдэг шиг аливаа бүтээлийг тэрнээс доош үнэлэхгүй гэсэн юм хязгаар байх хэрэгтэй. Оюуны бүтээлийг доотлон 100 мянга гэдэг юм. Тэрнээс доош оюуны бүтээлийг үнэлэхгүй гэсэн юм тогтоож шийдэх хууль гэдэг бас ийм төрөөс гаргах шаардлагатай. Энэ бол одоо төрийн хэмжээнд одоо үнэлгээний асуудал орж ийн гэсэн. Хоёр дахь одоо үнэлгээний арга хэлбэр дуудлага бодлого гэж байгаа. Дуудлага бодлого бол одоо тодорхойгүй үнэлгээтэй нэг одоо өнөөдрийн байдлаар одоо үнэлгээж өгөх зорилгоор одоо олон түмэн дуудлага бодлогоор гаргаснаар тухайн бүтээлийн үнийг одоо тогтоодог. Энэ бол одоо хоёр дахь хэлбэр юм байна. За одоо бид бол өнөөдөр тодорхойгүй бүтээлийг эзэн өөрөө одоо үнийг тогтоож мэдэхгүй одоо ийм бүтээлээ одоо дуудлага бодлогоор аваад одоо манайхаа үнээ тогтоодог. За ханш нь ямар байх юм гэсэн ийм байдлаар одоо мөн хагацаараа одоо мэдэж авах юм аа. За гуравт нь одоо энэ бүтээлийн эзэд маань өөрсдөө бүтээлийг үнэлэх одоо ийм үнэлгээ явж байгаа. Тэгэхээр одоо тэр хүмүүс маань би энэ бүтээлээ одоо үнэлж мэднэ, үнэлшийг мэднэ, миний 3 үед амтчин, 10 үед амтчин, миний 2 үед амтчин над ийм үнэтэй цайтай би энийг хэдэн төрөөс нааш өгөхгүй ч гэдэг юм те. Одоо энэ хүн өөрөө үнэлсэн одоо ийм өөрхийн тохиолсон үнэлгээ явж байгаа. Энийг бол одоо хэмж бас зөвч хийхгүй. За ийм одоо үндсэн ийм 3 одоо үнэлгээр одоо оюуны бүтээл маань одоо үнэлэгддэг. Үнэлэгдэх одоо журамтай юм аа гэсэн ийм маягаар төслийг бид авсан байгаа. Тэрнийхээ дагуу одоо бид нөхцөлийг дуудлах худлаа явуулдаг биш шүү. За энэ дуудлах худлаа нь өнөөдөр бид аливаа бүтээлийн дуудлах худлаар одоо бодлохаар энэ бүтээл одоо ийм хүсэн гэдгийг одоо албан ёсоор 2003 оноос эхлээд одоо оюуны урлагийн биеж маань бичлэгээ хийж гисэн байна. Одоо Монгол хамгийн анх одоо энэ оюуны бүтээлийн үнэлгээний асуудлаа одоо энэ бичлэгээжүүлэх ажлыг 2003 оноос одоо манайх хийсэн байгаа. За одоо энэ дээр бол дуудлах худлаас бүтээлийн үнэлсний тань тийм одоо авсан ямар хүүхдэд бүтээлийн үнэлгээ одоо авдасаа бичээд одоо манай амлан батлага анхдагч манай хүүхд болсон атомчтой холбооны анаах ухааны дэслүүдийн ихнэр хэлж байгаа. За аль нэг үнэ ингээд тавьчихдаг. Ийм үнээр авсан ингээд батгаачаад энэ бүтээлийн үнэлсэн ингээд авдасаа Монгол улсад үнэлсэн 20 ганц 1% бүтээл шүү гэдэг ингээд тааж өгдөг одоо ийм бичлэгээ хийж байгаа. За ингээд бичлэгээ маань ингээд хийчихдэг юм аа. За ингээд сүүлдээ бас болж байгаа. За ингээд ерөнхийдөө бол бид одоо ийм зорилгоор одоо намрын Монгол гайхамшиг шиг одоо үжигсэн зориулж одоо Монгол гайхамшиг бүтээл маань явж байгаа шүү. Тийм учраас та бүхэн анхдагч хүмүүс байгаад одоо манайд хандж болно. 98 16 95 95 ингээд бичээтэй. 98 16 95 95